очныг чирсэн байгаа. За ингээд сайн байна уу? Сайхан үлдэж байна уу та? Сайхан үлдэж байна. За та өөрийгөө ихлэ танилцуулаад тэгээд яриа хэлээ. Сайн байна уу? Намайг Самбогийн ундрам гэдэг. Тэгээ би Чикагод Granger гэдэг компанид ахлах үнийн шинжээчээр ажиллаж байгаа. Энэ хугацаанд одоо ихэн Америкт ирээд англи хэл сурах тэгээд мастера хийх хүртэл бүх шатуудыг давсан учраас ингээд жавхлан байна намайг урьж авчирсан байгаа гэж ойлгож байна. Одоо Америкт үрж ирэл те одоо бас яах их учраа олохгүй одоо жишээ нь сургууль соёлдоо явах одоо бас амьдралд Америкт амьдрахад бас те өртөг задлаг гарна одоо тэр мэрийг одоо зохицуулахад хэцүү байгаа ингэж бодоод би өнөөдөр ундраа авчирсан юм аа. Ер нь тэгэл англи хэлээс л одоо энд ирээд англи хэл сурахаас илүү ер нь 10 жилээ төгсгөөс өмнө англи хэлээ Монголдо сураад ирэх зам нь ер нь баг илүү сургуульд орох, сайн сургуульд орох боломж нь илүү сайн байдаг болов уу гэж бодож байна. Тэгээд 10 жилээ төгсгөөс өмнө Монголд одоо байгаа янз янзын англи хэлний курс ч юм уу тий эсвэл бол ер нь 4 англи хэлээр бэлдэх одоо энд ирээд ярианыхаа англи хэлийг одоо сурахад зарцуулаад ирэхээс өмнө харин 4 бусад одоо ихийн Монголд бичгийн тий Монголдо сурж болох тэр бүх боломжийн тэр курс дамжаануудаа 10 жил төгсгөөс өмнө ч юм уу төгсгийн дараа ч юм уу тим юмдаа бэлтгэлтэй явуул дараа нь энд ирэх юм бол зөвхөн яриагаа сайжруулаад тий чихэн онгоолгоод тийм ээ чихэн онгоолгоод тэгээд сургууль илүү мэдээж тодорхой хэмжээнд мөнгө зарах нь бага Монгол ч гэсэн англи хэл одоо интернет хөгжсөн байна бүх юм байна. Тэгэхээр Монголдо англи хэлээ сурчаад ирэх юм бол ерөн одоо сургуульд орох тэр шатууд нь илүү хурдан явагдах. Одоо амарчлсан амар өөрт нь амар болно гэсэн юм байна шүү дээ. Ер нь яарч бол одоо Америкт ирж одоо юу гэдэг энэ дээрээ сурчнаа гэж сураад дөрмөө сураад бичгээ сураад ч юм уу тий. Бичээд энэ дээрээ зүгээр ярианыхаа хэлээ сайжруулна гэсэн нэг жил зарцуулнаа ч юм тий. Тийм зорилготой ирвэл ерөн хамгийн зөв гэж бодож байна. За би ингээд за 10 жилдээ бас англинд гайгүй байжээ тийм ээ. За би ингээд одоо сургууль соёл заны инженерийн сургууль олчихжээ. Би одоо энэ сургууль руу яаж хандаж одоо ямар одоо анкет бүгэлдэх ч юм уу эсвэл одоо надаас шаардах одоо тэр сургууль надаас юу шаардах бол тэр сургууль одоо юу шаардаад юуг нь одоо ингэж хангалттай хүрж иж тэр сургууль одоо аплай хийж болох вэ гэж өөрөө үзэх вэ. Сурахтаа ч юм уу ерөн сургуулаа мэдж байгаа ч мдэггүй бол ерөн Америкт бол нэг TOEFL-ийн оноо чинь нэг 80-аас дээш байдаг. За 80 гэдэг нь бол хамгийн доотлын оноо. Тийм гэхдээ бас зарим сургуулиуд минээс доор байна л да нэг 76 ч юм уу. Гэхдээ оноогоо бол яаж ч 80-аас дээш болгоод тэгээ сайн сургууль руу хандъя гэж бодож байгаа бол харин тэрийг бүр сайжруулах хэрэгтэй. Сайн сургуулиудын оноо ерөн бол нэг 100 тэгээ 110 120 та одоо жишээлбэл энэ манай энэ University of Chicagoд ороход оноо нь бол 110. Тэгээд 110-ийн TOEFL-ийн одоо оноо авах гэдэг чинь бол нэлээд их англи хэлний мэдлэг нэлээд хөдөлмөр шаардаж тэр даваг давна шүү дээ. Онлайнаар бүх Америк сургуулиуд бүх одоо ихийн сургууль бүртгүүлэх бичгээс бүгд онлайнаар явагдаж байгаа. Тэгэхээр тэрийг айгүй амархан харж болно. Тэгэл цаасан дээр одоо ихийн за би инженерээ сурна. Инженер ч бас олон төрлийн чиглэл байна шүү дээ. За яг ийм чиглэлээр Америкт нэг 10 сургууль байт юм аа. Тэрийг бичээд за тэгээд дээр нь англи хэлний оноо юу хэрэгтэй байна бүгдийг бичээд тэгээд ямар бичиг баримт бүрдэх хэрэгтэй маа гэдэг тэрийг бүгдийг ингээд бичиж тавьж хасааж байгаа тий. Тэгээд тэр листэ гаргасны дараа за энэ ингээ 10 сургууль за 10 сургууль бай гэж бодъё тий. За энэ ингээ 10 сургуулиас ерөн би алийг сонгох хэрэгтэй мэй гэдэг сонголтын дээр тулна шүү дээ тий. Тэгээд тэр сонголтын дээр бол одоо сонголтын дээр бол миний одоо хувийн амьдрал дээр өөрөө хийж явсан туршлагаас үзэх юм бол ерөн Америкт би ерөн ажиллая гэж бодож байгаа бол тийм одоо жоохон сургуулиуд төгсчөөд ажиллая гэж бодвол ажилд орох боломжтой одоо энэ сургуулийг төгсөөд ажилд орох боломжтой нь ямар юм бэ? Сургууль болон бас тэр дүн бас гарсан байна. Тийм юм байна. Тэр манай энэ сургууль төгссний 99% нь ажилд ордог ч гэдэг юм уу тийм эсвэл бол 65 он ордог. Зүгээр тэр бол одоо сайн одоо яг дунд сургууль ялгаа юм байна шүү. Сайн сургууль төгсөд бол энэ ажилд орох дараагийнхаа юм
юмыг одоо хийхэд юм төхөн одоо бизнесээр одоо сургууль төгч одоо энэ айгүй олон хүмүүс одоо бизнесийн талаар сургууль сууж байна MBA хийж байна. Гэтэл зүгээр хэлж штэ MBA хийх юм бол Америкт бол тэ бас нэг жоохон явцгүй. Амин явцгүй ч байхтай бас юу гэдэг одоо ажил олох одоо магадлал жоохон бага. Тэр бизнес одоо хүмүүс бас мэрэгчлээ сонгохоос зөв сонгох юм шиг байна. Болж үл ер нь одоо нэг юм нийтлэг бизнес гэдэг юм а жоохон болоод инженер ч гэж байгаа. Science талаас болж сугуусаа одоо юу гэдэг мэрэгчлээ сонгуул одоо ажил олох магадлал өртөө юм байна шүү. Хамаа малын ч гэсэн одоо айгүй гэрэл хэрэгцээд шүү дээ. Америкт ялангуяа тийм үстэй. Одоо энд юм тийм байдаг болохоос биш монголчууд ийм сураагүй болохоос биш. За ямар ч байсан тэгвэл одоо сайн сургууль, дунд сургуулийн ялгаа бол тийм ээ одоо бас нэгдүгээр амьдрал сайн сургууль төгслөө гэхэд мэдээж хэрэг үнд төлбөр өндөртэй л баг. Гэхдээ одоо бол амьдрал чинь хялбар болоод явчих гэдэг дараа юм да тийм ээ. Ер нь сайн сургуульд орно гэдэг чинь тэгэл ажилд орох, сайн ажилд орох, эсвэл сайн компанид орох ч юм уу тийм шанс чинь илүү сайжирчлаа гэсэн үг шүү дээ тийм. Яг уу нэр хүнд нэг тийм сайн биш сургуульд орчих юм бол тэр бүх шатыг чи өөрөө үнэхээр лаг үйж давж гарна. Мэргэжлээ сонгох одоо бас ажил байна шүү дээ. Тэгээ мэргэжлийн тэр сонгох ажил дээр бол одоо Америкт бол ерөн яг нарийн мэргэжлүүдээ бол ажилд орох боломжууд нь бол шанс нь айгүй өндөр байдаг. Нарийн мэргэжлийн төвшин одоо юу гэж вэ? Нарийн мэргэжил гэхээр одоо ерөн эдний визний систем ч гэсэн бас яг тийм тал руу орсон байгаа. Энэ нь бол бас визтэй холбоотой байгаа. Гэхдээ яг нь нарийн мэргэжил гэдгээр Америк хүн одоо жишээлбэл нэг зар тавилаа Америк хүн тэр хүнд тэр зарн дээр ингээ ажилд орох Америк хүмүүс аплайдахгүй жил болонгууд тэр чинь нарийн мэргэжил гэж бараг тооцож болох ах гэж би өөрөө дүгнэдэг юм. Тэгээд тэр ажлууд ишин гадны хүмүүс ингэж орж дүүрэгдэг хавцаг байхгүй. Тэгэхээр бас тэрийгээ бас бодолцох. Тэгэхээр одоо энд идэг одоо нутгийн иргэд одоо Америкуудтай одоо ер нь жоон тийм нарийн мэргэжил зэрэгжил тал дээр сурах хамхан жоохон тийм хайнг байдаг гэсэн үг. Одоо ер нь бол тий, ер нь тэгэл мэдээж 10 жилийн боловсрол нь жоохон тоо тал руугаа, тэр сайенс тал руугаа нэг заадгүй ч юм уу тий. Бас янз бүрийн шалтгаан байгаа л баг л та. Уул нь одоо ингээд энэ Америкийн ихтэй сургуулиуд айгүй хятадууд энтгэгүүд байна. Айгүй тэд нар одоо монголчуудаас нэг илүү оюуны потенциалтай да энэчээ сурж байгаа юм шиг тэр миний бодлоо нэг бас нэг өөр арга барил манайс бидний одоо монголчуудын нэг одоо анкет бүглэх мөрөх юм жижиг сажиг юм дээр манай бид тэр хүмүүс арай илүү байгаад байдаг юм болов уу. Тэгж юу сургууль ингэж орох, ажилд орох нэг тийм арга чарга олцсон байдаг. Эсвэл яг тэгвэл энийг одоо их урд нь би мэдчихсэн бол тий бас цаг алдахгүйгээр тий олон жил ингэж Америкт янз янзын юм туршиж үзэж алдахгүйгээр өөрөө шийдээ явах байсан баг. Тэгээ тэрий чинь бол энтхүүд хятадууд ч юм уу тий эдгээр бол бүр мэдчихээн. Айгуу мөн. Тэгээд тийм мэдчихээн гэдэг нь юу вэ гэхээр энтхэхтэй одоо жишээлбэл ажлын туршлагатай болоод тий 2 жил ажиллаад ч юм уу тухайн мэргэжлээрээ тийм ээ. Тухайн мэргэжлээрээ ажиллаад, сургуулиуд төгсөө ажиллаад, сайн сургуульд ороод 1 жил Америкт сурлаа, 2 жил сурлаа мастраар тий. Тэгээд сурангуудаа шууд одоо хин 60-70 мянган жилийн долларын 70 мянган долларын ажил руу минимум 70 мянган долларын ажил руу ингээд ордог тийм замаа мэдэж ирж байгаа байхгүй юу. Яг би харин тэгээд монголчууд одоо юу хин энэ сургууль бүртгүүлэх энэ талаас эхлүүлээд ихэнх одоо хүмүүс мэддэг болцсон л ах л та. Гэтэ мэдхгүй байгаа юм талаас бас ярих гэж бодож байсан. Мэдхгүй байгаа юм гол юм тэр юу вэ гэхээр ерөн Америкт ирээд тэр өндөр цалинтай ажилд ороход ямар байдлаар хурдан орох вэ гэдэг тэрийг мэдэж ирж байгаа байхгүй энтхүүд те хэдтөө бүгд мэдэж ирж байгаа. Тэгэхээр энэ дотор бол сургуулаа сонгох гэдэг нь бол айгүй том чухал. Тэгээд энийг өөрчлөлтөд мэргэжлээ сонгох айгүй чухал. Тэгээд энэ хоёрыг айгүй зөв сонгочих юм бол Америкт ирээд 1 жил сурлаа. Тэгэл мастер төгслөө ч юм уу, 2 жил сураад мастер төгслөө ч юм уу. Тэгээд шууд энэ Америкуудын авч байгаа цалинтай тийм ажил руу компани руу орох шанстай болчихж байгаа байхгүй. Тэгэхээр тэр замаа бүгдээрээ яг ингээд зөв сонгоод тэрийг яг ирэхээс өмнө бүр ингээд тактиктай ингээд орчих юм бол бид нэр яг толгойн потенциал ч юм уу те ийм нарийн мэргэжил сурах талаас ч юм уу тодох юм ямар ч юм байхгүй. Тэр одоо тэр талаар бол англи хэлээ сурч бакалавра Монголд авчих хэрэгтэй юм байна. Тэр хугацаанд англи хэлээ те одоо бичгийн болон дүрмийн маш одоо нэлээд өндөр түвшинд өөрийгөө бэлдээд яг ярианых бол энэ дээр угаасаа гайгуулна ш. Тэгээд энд ирлээ сургуулаа зөв сонголоо, мэргэжлээ зөв сонголоо те тэгэхэд бол
одоо ер нь яваа замчин бол ингээд тийм хурдан одоо бодлоо байна. 2 жилийн дотор тий 8-9 жил өнгөрөхгүй. Тийм юм байна. Тэгэхээр яг уу одоос монголчуудаас энд ингээд айгүй олон сургуулийг ингээд жил дараалж яваад төгсөөл гэдэг бас нэг бодлоо бас цаг алдах бас нэг тийм эсрэгдэлтэй юм шиг юм байна. Тэгэхээр болж өгвөл одоо мэргэжлээ зөв сонгоцсон одоо инженер бол ер нь бол айгүй тийм мундаг мэргэжлэж бодож чинь Монгол инженерийн сургуулиар төгссөн бол Америкт одоо миний сонсноор Southern Illinois University бүр амар том уул уурхай сургууль байт юм байлээ. Тэнд сургуульд бол сураад тий 2 жилдээ коллежид зогсож байгаа ч юм уу эсвэл одоо юу болно вэ гэдэг одоо Монгол одоо чинь TC-г одоо чинь Америкийн энд одоо нэг кредит шилжүүлээл одоо 2 жилийнхэн шууд коллежийг хасуулаад үлдсэн 2 жил өнгөрөөгөө бакалавр авах. Тийм байж болно нэслээ тий одоо. За ер нь сургуулиас л хамаарна. TC бол одоо яг улсын тий бас нэг нийт одоо ихний 3 сургуулийн нэг гэж би боддог. Тэгэхээр одоо ямар ч одоо орны сургуультай одоо тэгээ кредит системтэй харьцаад ер нь асуудалгүй байх болов уу гэж би бодож байна. Сургуулиас л хамаарна л да. Гэтэ ерөн Америкт бол яг үнэн гэлэхэд бол гадны сургуулийн дипломыг бол нэг тоо шаардлагатай. Тэгэхээр бас зэрэг бас бодох хэрэгтэй. Яг тэгвэл яг бүр мастер төгсөө доктороо Монголд хамгаалаад ирж болно шүү дээ. Тэгээд тэгэхэд чинь ажилд авах тэр чинь нэг тийм бас нэг нарийн гавж. Би бодохдоо тэр дипломыг бол хэлнээсээ шалтгаалдаг юм болов уу гэж бодоод байдаг шин. Англи хэл одоо чинь англи хэл одоо төвтэй тийм сургуулиуд байхад бол одоо дипломыг үздэг. Яг бол үндсэн хэл нь англи гэдэг болохоор дахиж хэл сурах юм уу, дахиж ямар нэг мэргэжлийн хэллийг өгүүлэх сурах шаардлага байхгүй гэж би тэгж бод. Миний өөр юм бодож шүү. Тэгэхээр Австрал одоо чинь англи хэл төвтэй улсууд Австрал, Америк, Англи ч юм уу тэнд одоо гайгүй төвшин сургууль төгсөн бол Америк бол тэр хүлээн зөвшөөрнө гэж би боддог байхгүй. Америк, Австрал одоо нэг ямар сургууль гэдэг тийм нэг мундаг сургууль төсчөөд энийг ингээд танаа accept хийх үү гэдэг миний бодлоор тэд нар accept хийх яг бол англи хэл төвтэй улс юм чинь. Тэгэхээр яг мэдгүй юм зөв миний хувьд бодлоо. Тий, яг мэдээж сургууль төгссөн гэдэг чинь сургуульд Америк сургуульд ороход чинь нөлөөлнө. Ажлын төвшөнд орчих юм бол яг үнэнгээ би одоо туршлагаас ярьж байгаа шүү дээ. Яг ажлын төвшөнд орчих юм бол чамайг яг интервью авч байгаа хүн чинь тэр урдны тэр сургуулийг ч мэдхгүй, хааж байдгийг мэдхгүй, сайн мөгийг ч мэдхгүй юм чинь тэрийг авч үзэх боломж байхгүй. Америкт байгаад нэг сургуульд нэрэнд нь одоо их сонсогдсон өөрөө мэддэг ч юм уу тийм сургууль гараад ирвэл чи тийм сургууль төгссөн юм уу гэх. Тэгээ интервью авч байгаа хүнээс шалтгаална шүү дээ. Тэрнээс хойш яг юу хийн тэнхлээ инглээ гэсэн тийм олон сургууль төгслөөгөө чи юутай юм байна гэхгүй юм. Тэр сургууль төгссөн чинь яг сургуульд орох руу одоо буцаад одоо сургуульд ороход бичиг баримт бүрдүүлнэ тэрэнд бол том нөлөөтэй. За тэгээд тэр дотроо одоо бичиг баримт мэргэжлээ сонгочлаа гэж одоо тэгэхэд бичиг баримтаа одоо бүрдүүлнэ шүү дээ тийм. Тэр дотор чинь бол ажлын туршлагатай байгуул айгу зүгээрээ тийм тэр дотроо бас одоо хин сургууль төгссөн мэдээж багсаа шүү дээ. За мастер сурыг бол бакалавраа төгссөн юм уу тий. Тэгээд бакалаврд орох гэж байвал тэр GRE тест өгөх ёстой ч юм уу тий. Гэх мэтлэн сургууль мэргэжлээс бүх одоо хин янз янзын боломжууд байгаа. Сонголт голом хийх сонголт гэдэг чинь юм байгаа байхгүй тий. Бүх сургуулиуд хямдхан үнэтэй, амар үнэтэй, дунд зэргийн сайн муу тэгэл тийм олон сонголтоос аль зүгийн сонгох вэ гэдгээл одоо манай монголчууд мэдчих юм бол Америкийн одоо энэ интервью өгөхтэй ч юм уу те скол цаашдаа ингээд нөгөө сайн ажилд ороод явах тэр шатуудад богиносгох тал дээр яриад байгаа байхгүй. Одоо нэг ийм би одоо яг түрүүний бүр нэг асууя бүр бодоод одоо ингээд мастер сурах гэж байгаа хүмүүс тийм мастер сурах гэж бакалавр аваад одоо ингээд мастер сурах гэж байгаа хүмүүс одоо энэ бакалаврын одоо энэ ирж байгаа мастер гэж хоёр өөр англи юугаар ирж байгаа шүү дээ. Мастер гэдэг нь ерөнхийдөө нэг юу гэдэг одоо бүр мэрэгжлийн тийм бүр өөрийнхөө бүр одоо мэрэгжлээ бүр ахиулъя гэсэн. Одоо мастерын талаар нэг жоох яриг би бодод байна. Одоо хүмүүс бакалаврыг бол ерөнхийдөө яг хөвчтөн хүмүүс Монголд төгсөөл хүрчээд мастертай ерөөсөө дуусчаад эсвэл юм байгаа. Мастер энэ чи орж ер нь хэр хэцүү байдаг вэ? Тэр нөгөө нэг Монголын дүнгийг эдний GPA руу оруулдаг тэр одоо хин байгууллагууд гэдэг. Одоо бичигэнтэй өгөө тэр одоо хин за GPA-гээр бол ингээд 4 бал авлаа. Одоо чи хамгийн өндөр шүү дээ. Тэр систем рүү оруулах хэрэгтэй нэг одоо хоёрт хийх систем тий. Англи хэлээ хичлээ хоёрт өөрийнхөө бакалавр авсан тэр дүнгээ Америкийн системээр рүү шилжүүлчихлээ. Тэгээ хоёр дахь хийх систем одоо энэ бол миний бодлоор бол айгүй чухал юм. Юу гэхээр эссе бичнэ. За Америкт ирээд ер нь энэ мэргэжлэр сураад ямар зорилготой байгаа юм бэ тий?
зарим заавал бичих ёстой эсэйг ерөн сургуулиас хамаарна л да. Тий, ямар мэргэжлээсээ. Тэгвэл ерөн эсэйтэй сургуулиуд бол ерөн энэ хүн хаашаа явах гэж байгаа юм бэ? Хол явах юм байна уу, үгүй ээ гэдгийг чардаг байхгүй. Тэгэж нэг амарлаг юм бичих шаардлагагүй. Яг л өөрийнхөө ямар зам туулсан. Тэгээ миний цаашдын зорилго ямар вэ гэдгээ ингээ гоё бичсэн бол тэр хүн уншин шүү дээ, тий. Зарим сургуулиуд бол бүр интервью авдаг. Skype-ээр интервью авах шүү дээ. За чиний зорилго чи юу юм? Тэг тэрийг агиох хүн гэж дүгнж хардаг. Цаашдаа нь явах юм байна уу, явахгүй юм байна уу, тий. Эсэй дээр бол бас анхаарах хэрэгтэй. Тэгээд хоёрт одоо их анхаарах одоо миний бодлоор монголчууд бас мэдгүй байх хоёрт анхаарах ёстой гэхээр нөгөө тодорхойлт одоо reference letter гэдэг байхгүй юу? Тодорхойлт. Тийм том сургуулиуд ч юм ерөн сургуулиуд орох айгүй том нөлөө өгдөг бичиг баримт нэг нь. Одоо жишээлбэл би Монголд ийм компанид ийм хийжсэн. Тэгээд одоо өөрийнхөө ажил дээр очиод даргаасаа тий даргаад надад гой тодорхойлт гаргаад өгөөч англи хэл дээр том сургуулаас ч юм уу компанид ажилладаг байх юм бол тэд гаргаад өгчдөг гэсэн үг үү те юм. Ер нь яг заавал том юм гэхгүй ер нь болж игэл найз нөхөд байсан ч болно ш бас найз нөхөд яг ер нь ажиллаж исэн одоо урд нь ажиллаж исэн компаниудынхаа найз нөхөд ч юм уу те тэдрээс асуугаад ингээ би ийм гой сургуульд орох гэсэн юм аа тэгээ чиний тодорхойлт чинь надад айгүй хэрэгтэй энэ бас сургуульд орохгүй шийдвэрийг одоо гол нөлөө үзүүлдэг юм шүү. Тийм болохоор чи надад юм гоё захаа бичээд өгөөч ээ. Намайг тодорхойлоод өгөөч ээ. Яагаад би юм чиний зүгээр хэд том юм бас бичих болохгүй нахнаш бас нэг одоо хин за компанид Монголд одоо жишээлбэл одоо хин доод түвшинд ажиллаж ий гэж бодож шүү дээ. Тэгээд сургуульд орё гэсэн мөрөөдөлтэй явж идэл захиралтайгаа гоё ярьж бодож шүү. Захирлаа ингээд надад ийм гоё ирээд байна. Та надад ийм гоё захаа гаргаад өгөөч ээ тий. Яг ихэнх хүмүүс бас англиар шууд ингээд тодорхойлт гаргаад өгч чадахгүй л баг. Гэхдээ монголоор гаргаж авчаад тэрийг орчуулж болно шүү дээ. Тэгээ хаанаас хаалгач нэ ер нь бол одоо багаас бага эхэлж байгаа юм зүрхлээд суурийн зүйл тавьчих юм бол энэ хэд бол ингээд яванда гайваа болж байна гэсэн ойлголт. Одоо яасан бэ гэхээр би ч одоо Америкт аналистаар ажиллаж байсан. Тэгээ хамт ажиллаж байсан хүмүүс одоо дэвшээд яваад тэгээд дахиад 2-3 жилийн дараа ингээ харахад ч тэр чинь менежер болцсон, директор болцсон хүмүүс болчихж байгаа байхгүй тий. Замаа зүг сонгоцсон яваад байдаг. Тий. Тэгээд тэр хүмүүсээс ингээ чи надад ажиллаж байсан санжинууч надад ингээ гой захаа тодорхойлоод өгөөч. Энэ захаа чинь би ингээ сургуульд орох гэсэн юм аа өнгөч идэж аюу гой дуртай. Тэгээд тэр чинь менежер болцсон хүмүүс, директор болцсон хүмүүстэй тийм ингээд 3 референс захаа ингээ сургуульд өгч чинь сургуулиуд чинь. Үнэхээр одоо энэ University of Chicago одоо миний сурж байгаа мэргэжлэр одоо сургуульд орох боломж 8% байдаг. Тэгэхэд 100 одоо жишээлбэл 100 хүнээс 8 хүн л орно гэсэн үг шүү дээ. Тийм өрсөлдөөнтэй бахад чинь би яг ингээ ийм гой 3 захаа бэлдээд өвгөнкүүд чинь маргаас нь шууд ундраач орчлоо гэсэн тийм шийдвэр баг ерөн авсан шүү. Тэгэхээр энэ хоёр юмыг бол бас айгүй сайн одоо хин янз янзын номдоо бичээгүү одоо яг амьдралын процесс мэдсэн юм болохоор тэрийгээ бас айгүй гой бүрдүүлээрэй гэж хэлэх гэсэн. За нэгт англи хэл сурна. Тэгээ яг англи хэлээ амар удаан сурсан. Тэгэхээр энэ хугацаагаа мэдээж болж өгөл Монголдо сурцсан байсан бол би Америкт ийм удаан хугацаа байхгүйсэн тийм. Ажлын 4 жил 3-4 жилиг англи хэл сурнаа гэсэн дээр намдрна гэл тэгэл өнгөрүүлсэн. Тэгээд мэргэжил сонгохдоо би яагаад одоо эхний хатар мастраа сонгосон бэ гэхээр энд олон судалтаагаас тийм. Тэгээ мастер хийх гэсэн шийдвэр хийгээд тэгээ мастрынхаа мэргэжлээ сонгохдоо ерөн Монголд тэр ерөн олон улсын худалдаа гэдэг яг ажил хий гэсэн чинь олон улсын finance, олон улсын худалдаа гэдэг яг Америкт орох болон одоо хин хүн ингээд гараад юм хийчих юм биш. Тэр чинь айгүй том хүрээний юм ярьж байгаа одоо мэргэжил учраас за би ерөн одоо ингээд сургуулаа төгсөөл юм хийж болдог мэргэжил сонгомоор байна гэж юм бодсон. Биш юм худалдаа гэдэг нь биш юм биш. Тийм мэдээж би олон улсын худалдааг Америкт ажилд ороход боломж авахгүй шүү дээ. Монголд ч гэсэн бас шууд ингээд оюутан жижигэн 20 дэх настай хүүхэд ороод ирлээ. Олон улсын худалдаагаар ажиллах хэрэг хүмүүс ажил авахгүй шүү дээ. Тэгэхээр ерөн хэтэрхий том мэргэжил сонгосон юм байна. Одоо ерөн жоохон газарлуугаа бууна гэж хэлсэн дээ. Тий. Тэгээд тий. Мэргэжлийг зөв сонгох хэрэгтэй байх шүү. Үзэгчтэй хамт хэлээ. За тэгсэн чинь. Тэгээд мастера сонгохдоо за ерөн IT тий. Жоохон тий IT чинь гоё юм байна. Ерөн хүн ерөн компьютер юм хийгээл үр дүр нь ингээл хажууд нь харагдчихэдэг тий. Код бичээл шууд ингээ бүтээгдэхүүн болоо гараад ирчихдээ юм байна гэдэг дүнгээс ерөн за IT руу хазай. Тэгтээ IT руу хазахдаа шууд 100% хазахгүйгээр за бас жоохон бизнестэй холбоё гээд. Тэгээд
Эдгээр тусбуулж болох юм уу те? Зөв. Тэгээд энэ DePaul гэдэг энэ Чикагод DePaul University гэдэг байдаг. Тэнд Master of Science in Business IT. Хэр сургууль DePaul юм өөрөө? DePaul ерөн бол миний ойлгож байгаагаар бол дундаж ерөн зүгээр нарийн мэргэжлээ сонгоцсон бол ажил олгоно. Зөв ажил. Тийм ажил олгоно гэж чинь entry level ажлууд олгоно. Одоо хамгийн доотлын түвшингийн ажлууд руу орох боломжтой тийм сургууль. Шууд хөө гэдэг ингээд ажил руу оруулахгүй. Гэтэ ажилласан дундаж сургууль юм бол гэж ойлгож байна. DePaul хамгаалсан. Тийм DePaul хамгаалсан. Тэгээд одоо ерөн шууд одоохийн лагийн түвшинд одоохийн шууд ингээд лаг сургуульд оруулаад явчаагүй. Бүх одоо сургуульд орох мөнгөгүй байхдаа яаж сургуульд орох ч юм уу те. Ингээ бүх тэр замуудыг бол туулж яаж энэ сургууль төгссөн. Тэгэхээр ерөн шууд ирээл ингээл Америкт ирээл юм лаг болчт юм гэж бас ойлгож болохгүй. Зүгээр дунд нь туулах хэвээр бүх ингээд шатуудыг туулсан. Тэгээд гэхдээ тийм зорилготой тууштайсан тулдаа ингээд сургуулаа төгсөөд одоо яг бизнес IT-гаар төгсөөд тэгээд анхны авсан ажил бол supply chain analyst гэдэг ажлаар намайг авсан байхгүй. Америкийн компанид ажиллаад эхлэнгүүд чинь Америкийн компаниуд чинь жилдээ нэг энэ хүнд ингээд сурахад тэдний хөрөг зориуллаа гэсэн тийм мөнгөтэй байдаг байхгүй. Дэлхийд даяар тархан суугаа эрхэм Монгол таны сонорт Америк нэгдсэн улсын Чикаго хотоос Монгол залуусын чөлөө сэтгэлгээ үзэл бодлыг энгийнээр харуулж чадах Facebook Live Big Talk Show та 7 хоног бүрийн бям гарагийн орой 10 цагт Монголын цагаар бям гарагийн өдрийн 12 цагт MIM хуудаснаас хүлээн авч үзнэ. Алсад орших Монгол сонирхол. Хүмүүс сургуулаар ирчингуудаа жижиг хэлний курстэр очиж тэмцээний бүртгүүлэнгуудаа жоохон ажил хийх хэрэгтэй мэн гутаа сургууль дээр нөгөө нэг визээ хадгалуулна. Тэгээд ажил хийж буцаад ер нь виз хадгалуулах гэдэг нь яг юу болчиход вэ? Яагаад юм хүмүүс тийм хийгээд идэв те? Хадгалуулна гэдэг нь ер нь бол одоо яг хасан бүтсэн өдөр одоо хичээл заавал явах хэрэгтэй. Бүр дээр үед бол тэр нь арай жоохон сулаас одоо бол яг бүгд хичээлдээ явах хэрэгтэй. Одоо тийм байх болчихсон. Тийм ер нь байхгүй. Хичээлдээ Чикагод л байхгүй. Одоо өөр стэйтэд ямар дээр үед бол яг бас хичээлдээ явахгүй байхад бас нэг тийм чиний виз чи оролдоод байдгүй байсан бол одоо бол хичээлдээ заавал байж байгаа юм болов тэгээд виз чинь унтраах магадлал айгүй өндөртэй. Тэгэхээр виз хадгалуулна гэхээс илүү одоо их тодорхой хэмжээний англи хэл сурна. Гэхдээ хажуугаар нь бас чамд амьдрал байгаа гэдэг тийм сургуулиуд бас сонгох боломж байгаа л да. Яг хөө ажиллаж болохгүй яг ажилд орох хуулиар хорцсон. Гэхдээ яг хөө пицца деливери хийж болно шүү дээ. Тэр чинь сошиалороо биш л ер нь сошиалороо такс мэдүүлэхгүй ажил хийж ер нь хамаагүй байна. Тийм ер нь кэш ажлууд ер нь монголчууд зөндөө л хийдэг шүү. Тэгээд мэдээж амьдрал сургуулийг зохицуулах боломжууд Монголд гэнэш энд байгаа учраас айгүй хүмүүс ирж ийн амьдарч ийн тий. Гэхдээ сургуульд виза гол нь одоо их бас одоо их ядахтай сургуульд нэг одоо хагасан өсөө өдөртөө чи сургуульдаа яваад бусад өдрөөрөө одоо их бусад юмнуудад зохицуулж болно шүү дээ. Тийм боломжууд бол байгаа. Тийм боломжууд бол байгаа. Тэгэл Америкт сурах. Одоо ганцхан дэлхий дээр ганцхан Америк гэдэг улс их сургуультай юм шиг яллаа тий. Одоо бусад сургуулиуд мэдээж байгаа. Гэхдээ Америкт сурахгүй байх, сурах хэрэггүй гэсэн тийм өнцгөөс харж болох уу? За ерөн өртөг өндөртэй тийм одоо жишээлбэл би бакалавр бол Хятад авсан. Хятадд бол үнэхээр хямдхан бакалавр авч болж байхад заавал Америкт ирээд хэдэн зуун мянган доллар зарж сурах шаардлага байхгүй л дээ. Ирээд мастер авах гэж болно шүү дээ. Тэгэхээр тэр талаас бол Америк тэгж одоо их бүх ингээл амьдралаа зориулаад 4-5 жилийн тэр 20-30 мянган доллар одоо их айгүй хэмг зарж тэгж авах шаардлагатай юу? Эсвэл зүгээр Европт яваад өнгөө сурж болох уу? Германд шиг өнгөө сурж болно тий? Эсвэл Хятад яваад хямдхан сурах уу? Бакалавр дээр төвшин дээр ярил миний бодлоо бол заавал Америк хямдхан газрууд айлхан боловсрол өгдөг хямдхан газрууд дээр тодорхой хэмжээний сургуультаа санхүүжүүлэх чадaltaй бол Америк гэж бодлоо. Мэдээж бүх дэлхийн хүмүүс энэ дэлхийн хамгийн том сургуулиуд байгаа. Тийм болохоор Америкийг сонгож ирдэг. Одоо хажууд нь Австрали, Канада байна. Канада жишээлбэл сургууль талаараа дээр сургуулийн төлбөр талаараа бол бүр Америкээс илүү сайн. Дээр нь нөгөө визний талаас сургуулаа төгсөөд арай зөөлөх. Тийм нэг жил ажиллаа шууд ногоон карт авдаг. Тэгэхэд Америкт бол тийм биш. Тэр виза ногоон карт авах шат нь бүр аюу хэцүү. Тэгэхээр тэр талаас бол
Канадыг сонгож болно жишээлбэл тий. Тэгэхээр зөндөө олон боломж шүү дээ. Яг нь ер нь үндсэн зорилго нь бол ер нь бол яг бакалаврыг бол заавалч хүн гэж өөрийгөө зовоож нэгтэй ингээд гэх юм бахаа болж өгвөл ер нь чанартай болно тий. Ер нь эдийн засгийн бол тий боломжтой газруудаар ерөөсөө. Тийм өөрийнхөө эдийн засгаас хамаарал тэгээд өөр газар сурж болно. Дээр нь заавал Америк гэхгүй бас Канад байна. Канад ч визний талаарцаа бол айгүй гоё хүнд илүү ам. Яг нь Америк гэдэг утгаараа ярьсан болохоор яг нь бас тий сургууль одоо соёлын бас нэлээд том төв юм байна. Culture төв юм байна. Тэгээд бас энд бас хүмүүс усны сургууль одоо юу гэдэг мэдлэгээ бас дээшлэж бас нэг ирээдүйд нь хэрэгтэй юм бол англи тий утгаараа. Тий ерөн яагаад Америкт ирж ингээ хүмүүс ер нь дэлхийн бүх хүмүүс Америк руу зориод байгаа шалтгаан нь бол ер нь энд ажил байгаа байхгүй. Тийм ээ. Энийг ажилуулдаг санхүүжилдэг байгууллагууд нь байна. Энд одоо хин Монголын сургуулийг төгсөөд тодорхой хэмжээний орё гэсэн Google ч юм уу тийм компаниуд руугаа бас ороход хэцүү. Тэгэхээр яагаад ийшээ зорддог вэ гэхээр энэ гоё туршлага авах боломж тэр компаниуд хүсэж байгаа тэр цалин Америкт байгаа учраас бас ирж байгаа хүмүүс зөвлөх ёстой бас нэг юм өгөхөр өөрийгөө хүн гэдэг хүн айгуу сайн бэлтгэж хэрэгтэй. Одоо хүнтэй ярьж чаддаг, өдрөө нь хараад хүнтэй ярьж чадах, эсвэл асууж байгаа хариулт нь тодорхой хариулж чадах ч юм уу хүнтэй ажиллаж чадах нэг дургүйгийн хөрөнгүүд нь гинт босоод ингээд муу хааш гаргадаг ч юм уу тийм зангуу байх хэрэгтэй. Яг л энд чинь бас тогтцсон зан характеруудыг хүлээж авдаг гэж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр уураа яаж одоо их барьж яаж олон хүмүүстэй ажиллах уу гэдгийг бас сурцсан ч юм уу Америк зүрхний гол чинь team work гэх юм шүү дээ. Тийм team work гэх юм тэр дотор чинь зөндөө зөрчилдөөнүүд гарна. Тэрийг яаж зохицуулах уу? Тэр хүнтэй тийм зөрчилдөөн байгаа ч гэсэн яаж ажиллах уу гэдгээ бас юу юм бас өөрийн гэсэн хүн гэдэг хүнээс хөгжүүлээд ирвэл бас айгүй. Гэхдээ яг сургуульд одоо ингээл ороод сураад ирэхээр угаасаа хааштай team work гарч ирж тийм бүх юм дээр team work. Тэгэхээр яг тэн дээр одоо юу гэдэг бүгдээрээ сах хэлэн даална тийм илтгэл төрлийн ааш байдаг бол одоо өөрөөсөө сайн хичээх хэрэгтэй. Ер нь тэгээд бас нөгөө нэг энд ирээд хүнээс суулаад дүнгээ авчин дүнгийг бол энд нэг том гэж үздэггүй. Авахд аюу амархан. Өөрөө л яг энэ даалгаврыг хийгээл явж ил дүн авах. Дүн гэдэг юм чи хятад зарим өөр орнууд бол дүнгийг бол аюу чухалчилдаг. Энд бол дүнгийг чухалчилдаг. Дүн бол хитгэн одоо тэр сүлд авах онооны чи хитгэн хувийг эзэлжээдэг. Тэгэхээр хүнээс хуулах, за хүн юм хуулах юм бол айгуу том үр дүнтэй. Баригдахаар яадаг гэсэн. Баригдахаар бас сургуулаас хөвгдөн тийм. Онцгой болдог гэжтэй тийм. Тийм тэгэхээр чи яажсан нөгөө нэг хүнээс хуулъя гэж ирэхгүйгээр би сурнаа. Би тийм. Тэгээ яг бол дүн чин Монголд бол дүн бол айгуу чухал юм байж магадгүй. Аянд бол бас дүнгийг нэг тийм чухалчилдаггүй. Яг чи өөрөө сурж байгаа бол тэр анги чинь дахиад явсан ч болно гэсэн тийм боломж үчээдэг. Хугацаа үлдсэн байна. Ингээд сүүлчийнхаа одоо энэ моментийг энэ одоо энэ Америкийн нэгдсэн улсад одоо сурын боловсрыг гэсэн тийм залуучуудад зориулж одоо нэг тийм ээ одоо нэг юм урай маягтай одоо сэтгэлийн дэм маягтай тийм үг хэлж өгөөч. Хамгийн сүүлд өөрөөсөө зөвхөн зориулаад. Өөрөөсөө. Тийм. Залуучууд багш 20 дэх залуучууд яах вэ гэсэн тийм ээ зөндөө залуучууд тэгэхээр. За ер нь одоо уриалах юм бол Монгол хүний боловсрол ер нь чадах бол айгуу сайн. Ер нь цаашдаа сурыг өөрийгөө голж болохгүй. Тийм. Өөрийгөө хязгаарч голж болохгүй. Одоо би урд нь ямар ундрайсан, одоо ямар ундраа байна гэдэг бол хоёр том зөрөөтэй. Тэгэхээр өөрийгөө голж чадах болохгүй. Монгол хүн бол өөрөө хичээвэл зүтгэвтэй байгавал ер нь ямар ч сургууль, ямар ч одоо хин ажилд орох боломж бол байгаа. Тэгээ тийм байгаа гэдгийг л ойлгох чинь бол одоо хин явах замууд чинь бол мэдээж Америкт одоо ажиллаад яг энэ замаар явцсан зөндөө хүмүүс байгаа. Тийм хүмүүсээс асуугаад судлаад явж болно. Тэгтээ бол тийм боломж байгаа гэдгийг л хэлэх гэсэн. За баярлалаа та бүхэндээ. Ингээд ундраад мөн баярлалаа. Баярлалаа. Нэвтрүүлгийг маань ингээд бидэртэй хамт үзэж та бүхэндээ баярлалаа. Мөн ирсэн зочин ундраадаа маш их баярлалаа. Баярлалаа. That I'm at an all-time Дэлхийд даяар дархан суугаа эрхэм Монгол таны сонорт Америкийн нэгдсэн улсын Чикаго хотоос Монгол залуусын чөлөө сэтгэлгээ үзэл бодлыг энгийнээр харуулж чадах Facebook Live B Talk Show та 7 хоног бүрийн бям гарагийн орой 10 цагт
Монголын цагаар Нямгаргийн